Танил хүн нэвтрүүлгийн шинэ дугаарыг та бүхэндээ бэлтгэн хүрэхэд бэлэн болсон байна. Бид энэ удаад эрчим хүчний сайдын зөвлөх дорж бүрийг урьж оролцуулахаар төлөвлөсөн байгаа. Тэрээр туршлагатай холбогдтол ТЭЦ 3 дээр буюу Дулааны 3 дугаар цахилгаан станц дээр ажиллаж байгаа гэдэг ийм мэдээллийг өгсөн. Бид Дулааны 3 дугаар цахилгаан станц дээр ирээд байна. Ингээд зочинтойгоо хамтдаа уулзцгаая. За тэгэхээр гадаа хавар болж дулаарлаа. Урин цаг ирлээ. Тэгэхээр өнгөрсөн өвдөл бол маш хүйтэн өвдөл болсныг үзэгч та бүхэн санаж байгаа. Яг энэ хахир хатан өвдгийг бол эрчим хүчний салбарын маань элэг бүтэн давж Улаанбаатар хотынхан мөн Монгол улс даяар нь үнэтэй сайхан өвлжүүлсэн. Тэгэхээр яг одоо бол ачаал нь аг зэрэг буураад ирэх одоо 100 нь бол энэ эрх өвлийг давах өвлжилтийн бэлтгэл ажлыг бол хангаж эхэлсэн байгаа. Тэгэхээр эрчим хүчний салбарт бол өнгөрсөн 3 жилийн хугацаанд бол маш их хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн. Тэгэхээр энэ салбарыг одоо сурвалжлах зорилготойгоор тус салбарын яамны дэд сайдаар 3 жил орчим ажилласан дорж бүрийг бол урьж оролцуулахаар төлөвлөсөн байгаа. Тэгэхээр өнөөдөр Дулааны 3 дугаар цахилгаан станц дээр ажиллаж байгаа гэсэн мэдээлэлтэйгээр бид ирж байна. Хамтдаа очинтойгоо уулзъя. Тэр хоёр мөн байна. Энд ажиллаж байна. Сайн байна уу та? За бид жоохон чимээтэй ийшилж болох уу? Уучлаарай ажилттай багт нь. Бид TM телевизийн танил хүн гээд нэвтрүүлгээс явж байгаа. За сайн байна. Таны өнөөдрийн ажлыг сурвалжлая гэд зориод ирлээ. Өглөө эрт энд ирсэн гэдэг мэдээлэлтэйгээр өгрөөд ирлээ. Өнөөдрийнхээ ажлыг сурвалжлуулах боломж байна уу? Тэгээ. Та энэ станц дээр ямар ажилтаа явж байна? Энд өмнө хэрэгжүүлжсэн 50 мегаваттын өргөдөхлийн ажил төсөл маань дууссан. Тэгээд тэрний хэрэгжилт одоо ашиглалтанд орсноос хойш хэр зэрэг эрчим хүч үйлдвэрлэлээ хэрвэр ашигтай байгаа юм бол гээд сонирхож бас ирчээл явж байна. Одоо энэ ажил дуусч байна л да. Ингээд бид хэд явах юм. Энэ залуу маань 50 мегаваттын өргөдөхлийн төслийн ахлагчаар ажиллаж байсан амар төвшин гэдэг маань ТЭЦ 3-ийн төслийн менежерийн залуу байсан. Одоо энэ мегаваттыг өргөдөх төсөв хөрөнгийг хаанаас гаргалаа? Яг энэ ашиглалтанд орсноор ямар одоо ач холбогдолтой байна? Мэдээж бас энэ хэрэглэгчийг дулаан цахилгаанаар хангах хэрэгтэй тий. Энэ 50 мегаваттын өргөдөхлийн санхүүжилтийг бол хөгжлийн банкаар санхүүжүүлсэн. 50 мегаваттын энэ хүчин чадлыг нэмэгдүүлэхэд нийтдээ бол 35 сая Америк долларын санхүүжилт хийснээс хийгээд энийг бол 11 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн юм ажил байгаа юм. Тэгээд сая бол бид хоёр үзэхэд ашиглалтанд орсноос хойш бол өнөөдрийн байдлаар бол нэг цахилгаан эрчим хүчээр 56 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. За Дулааны эрчим хүч бол 217 мянган гекал Дулааны эрчим хүчийг үйлдвэрлэсэн. Энэ ойролцоогоор нэг 8500 орчим айл өрх Дулаанаар бол хангагдсан юм боломжууд бол бүрэн хэрэгжсэн. Ажилласан явцад бол ямар нэг эвдэл гэмтэл юм гараагүй. Ер нь өдрөө бол төлөвлөгөө зогсолтыг бол жилд нэг удаа хийдэг. Тэр зогсолтоор л ажиллаж байгаа. Бус төлөв бол байгаад тогтвол ажиллаж байна. Энэ ажил бол 13 мянган цаг ажиллаж байгаа. Энэ одоо ажил бол таныг дэд сайд байхад хийгдсэн бүтээн байгуулалтууд тий? Одоо биднээсийн үед хийсэн л бүтээн байгуулалтууд санаачилж анх одоо төсөл боловсруулж исэн хүмүүс маань ингээл бид нар ингээл байж байгаа юм да. Одоо энэ ТЭЦ 3-ын маань инженер техникийн ажилтнууд энд нөгөө түр засварын нэг тийм зай талбай байсныг бид нар ашигласан. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бас энэ бас нэг хэсэг их илгээрээ хэвтгэж байна гэд эрчим хүчний салбар бол хүнд байна гэд тий. Өнгөрсөн хугацаанд бол гайгүй бүтээн байгуулалтууд өрнөлөө хотын зүүн захад маш том станц баригдлаа тий. Улаанбаатар хот Монгол улс даяараа одоо нийт цахилгаан талааны бараг 70-80% үйлдвэрлэж байгаа тест дөрөв өртгөл хийлээ гэд та бүтээн байгуулалтуудаас дурдаач. За бүтээн байгуулалт гэх юм бол за энэ Дулааны цахилгаан станцын 3-ын маань 50 мегаваттын энэ өргөтгөл байна. За дээрээс нь Дулааны цахилгаан станц 4-ийн 123 мегаваттын цахилгаан эрчим хүчний энэ өргөтгөл байгаа. За хамгийн гол асуудал бол ер нь Улаанбаатар хотын зүүн хэсэгт Дулааны эрчим хүч хөрөлцөө муутай байдаг, доголдолтой байдаг байсан. Тэнд бол эрэлт хэрэгцээ их байсныг бас шинжилгээний засгийн газрын үед
шийдвэр гаргаад амгалан дулааны станцыг 300 мегаваттын хүчин чадалтайгаар барьж байгуулах шийдвэр гарсан. Тэгээд энэ ажил маань өнгөрдөг жил бас ашиглалтанд ороод одоо дулаанаа бол Улаанбаатар хотын зүүн хэсэгт байгаа аж ахуй өрх айлуудад бол түгэж эхлээд байгаа. Тэгээ энэ хийсэн бүтээсэн ажлууд бол асар их байгаа. Бид нар бас дулааны шугамын шинжилэлүүд, за цахилгаан эрчим хүчний шугам сүлжээний өргөтгөл нэмэгдэх ажлуудыг гээд ер нь бол хийж бүтээсэн ажлууд бол зөвхөн Улаанбаатар хотод байхаас гадна бас аймагуудад бол хэд хэдэн дулааны станцуудыг ашиглалтанд оруулсан. Төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд нийт Монгол улсын 30 суманд дулааны 100 барьж байгуулсан. За одоо бол Монгол улсад бол нэг 10 аймаг дулааны станц байдаггүй. Тэгэхээр тэр дулааны станцтай болох шийдлийг шинжилгээний засгийн газрын үед гаргаад одоо шийдлийн засгийн газрын үед хэрэгжүүлэхээр гадаадын дээдсэл тусламжид хамруулах гэж ажиллаж байгаа. Ер нь бол энэ бүтээн байгуулалтууд хийгээд орон сууцаар өдөр нэмэгдэж байгаа энэ орон сууцны хэрэглээг бол давах хэмжээний байгаа юу? Эсвэл цаашаа өөр бас хөрөнгө оруулалтууд бүтээн байгуулалтууд шаардлагатай юу? Одоо хэрэгжихээр ажиллаж байгаа хэд хэдэн томоохон төслүүд байгаа л да. За Багнуурын дулааны цахилгаан станц байна. Энд бол 700 мегаваттын хүчин чадалтай. За дулааны цахилгаан станц 5-ын төсөл гэдэг байгаа. Энэ маань өөрөө 450 мегаваттын хүчин чадалтай гэдэг. Энэ томоохон төслүүд хэрэгжээд эхлэхэд бол хэрэгжээд ашиглалтанд орчоод Монгол улс бол эрчим хүчнийхээ хэрэглээг бол өөрсдөө 100% бүрэн хангах юм боломжтой болох юм. Цахилгаан дулааны үн дээр ямар та ер нь салбарын дэд сайдаар ажиллаж байсан хүний хувьд ямар байр суурьтай байдаг вэ? Үнэхээр бас энэ төр чөлөөлчих ёстой юм уу? За энийг одоо шууд чөлөөт горимд нь тэр систем рүү шилжүүлнэ гэхлээр бол энэ өөрөө хүндрэлтэй л дээ. Гэхдээ одоо бол зүгээр яамнаас ямар арга хэмжээ авч байгаа гэхлээр аль болох тийм боломжит хэлбэрээр нь чөлөөлөх шат руу ингээд дамжлагтайгаар явуулж байгаа. Энийг эргээд одоо ард иргэдэд хүн тийм нөхцөл байдал учруулахгүйгээр шийдэхин ажлуудыг хийж байна. Энэний нэг жишээ ярихад шөнийн тарифыг бол бид нар бол нийтэд нь бол хямдруулсан. Энэний үр дүнд эргээд нөгөө иргэдээс гарах тэр зардал мөнгө маань бол хуучин тэр төсөв мөнгөнийхөө хэмжээнд л очиж байгаа юм. За одоо энэ дэх ажил чинь бол дуусч байгаа юм уу те? Одоо та ямар ажилтай? Ингээд ер нь дуусчлаа. Одоо нэг ажил дээгүүрөө очиж чинь. Тэгэл ажил дээр нэг жоохон юмнууд амжуулна да. Өнөөдөр таныг дагаад явхад бол ер нь болох уу? Болно. Тэгээд за. За бид таны ажлын өрөөнд ирээд байна. Та ер нь энэ эрчим хүчний салбарт бас өнгөрсөн хугацаанд чамгүй ажиллалаа. Тэгэхээр яг таныг ажиллаж байгаа үед бол яг эрчим хүчний салбарт бол томоохон хөрөнгө оруулалтуудын ажил хийгдэж энэ салбарт бол асар их бүтээн байгуулалт өрнөсөн л дөө тий. Тэг сайн. Тэр бол ер нь шинжилгээний засгийн газар гарч ирээд бол эрчим хүчний салбарт хийсэн бүтээн байгуулалтуудаас нь дурдах юм бол одоо дулааны цахилгаан станц 3-ын 50 мегаваттын өргөтгөл байна. Дулааны цахилгаан станц 4-ийн 123 мегаваттын өргөтгөл байна. Амгалангийн дулааны станц байна. За тэгээд биднээсээ эхлүүлсэн, үргэлжлүүлсэн олон төсөл арга хэмжээнд байгаа. Энэ дотроо бид нар ч одоо эгийн голын усан цахилгаан станцын төслийг шинээр наривчилж хийлгэлээ. Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийг Дэлхийн банктай хамтраад бас ер нь яг эцсийн шатанд нь бол аваачлаа. За энэ хоорондоо бид нэр Монгол улсын эрчим хүчний салбарын мастер төлөвлөгөөг Азийн хөгжлийн банктай хамтарч бас хийж дуусгасан. За дээр нэмж хэлэхэд бас эрх зүйн орчнуудыг бол бид нэр нэлээд сайжруулсан. Энэ дотор бол эрчим хүчний тухай хуулиа өөрчлөн найруулсан. За онцлог нэг том эрх зүйн бичиг баримт маань юу вэ гэхээр эрчим хүчний хэмнэлтийн хуулийг батлуулж чадсан. За энэнийг онцлоод байгаа гол шалтгаан нь юу гэхээр эрчим хүчний хэмнэлтийг хийснээрээ бид нэр хамгийн их хөрөнгө оруулалт хийгдэг энэ салбартаа тодорхой хэмжээний багахан шиг хөрөнгө оруулалтаар илүү их боломжуудыг нээх нь үүд хаалгыг нээж өгсөн. Нөгөө талаараа энд оролцогчдод нь бол хувийн хвшлийнхэн байж болох
тэр боломжийг нээж өгч байгаа. Тэгэхээр энэ маань бол эргээд одоо биднээсээ одоо тийм ээ либералчлж чадаагүй байгаа энэ эрчим хүчний салбарыг либералчлах хамгийн том үд хаалга нэгдлээ гэсэн үг юм. Тэгэхээр та бас өөр салбарт ажиллаж байгаад гэт энэ эрчим хүчний салбарт орохоор мэдээж энэ салбарын онцлогийг бол маш соргохоор хүлээж авсан баг л та тий. За эрчим хүчний салбарт би анх 2003 онд орж исэн. Бүр өмнө нь нэвштэй тий. Яаж орж исэн бэ гэхээр 2003 онд бид нар нэг BNJ гэдэг хувийн компанитай байсан найзуудаа хамтарч байгуулсан. Тэрнийг барай бид нар шарын голын нүүрсний уурхай гэж байдаг. Тэр шарын голын нүүрсний уурхай хувьчлалд оролцож исэн. За дараад нь 2003 оныхаа 11 сард бас эрчим хүчний томоохон салбар болох түгээх компани Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компани хувьчлалд оролцож исэн. Тэгээ энэ аль салбарт нь бол би бас нэг 2 жил орчим удирдах албан тушаал хийж явсан. Тэгэхээр тухайн үедээ бол бас олж авсан туршлага байсан. За хувийн төрийн салбарт төрийн өмчтэй байсан салбарыг хувийн болгож өмчилж аваад тэрнийг бол нийгмийн нийтийн эрх ашигт нийцүүлээд ажиллах явцад бол хэд хэдэн ажлууд бол амжилттай хийж чадчихсан байна. Надад бол нэг суур болж байсан. За нөгөө талаараа бол би чи 10 жилээ бас нэг физик математикийн сургалтад гүнзгийрүүлсэн сургалтад анги төгссөн. Тэгээ физик талдаа нэг арай жоохон мэдлэгтэй. Тэгээ тэр утгаараа ч юм уу тэгээд 2003-аас 2005 онд олж авсан туршлагаараа ч юм уу эрчим хүчний салбарт ажиллахад надад бас тийм арай ойр байсан дөхөн байсан. Бусад салбараас ялгарх одоо сайхан даваа тал нь юу вэ эрчим хүчний салбарын? Эрчим хүчний салбарын хамгийн том ялгарх чанар юу гэвэл нэгдүгээрт харанхуй гэрэлтүүлдэг, хоёрдугаарт хүүтнийг дулаахан сайхан болгодог. Энүүгээрээ бол эрчим хүчний салбарын хамгийн гол онцлог нь. Эдийн засаг утгаараа ярих юм бол үйлдвэрлэл, үйлчилгээ за ингээд бүх зүйлд хамгийн гол суурь нөлөө болдог тийм. Одоо жишээ нь бид нар аятаа тухтай амьдрал гэх юм бол гэрэл цахилгаангүй, дулаангүй байх юм бол биднээс амьдрах орчин бол тэр хэмжээгээр суул байдаг. Тийм газар хүн амьдрахыг ч гэсэн хүсдэггүй шүү дээ. Тэгэхээр энэ утгаараа бол эрчим хүчний салбар ер нь бол Монгол улстай хамгийн тэргүүлэх зэргийн ийм салбар. Тэр ч утгаараа одоо энэ хөрөнгө оруулалтын ажлыг шинжилгээний засгийн газар, шийдлийн засгийн газрыг үйдэж гисэн эрчимтэй сайн хийж байгаа. За энэ таны уншиж судалжсан номнууд байна тий. Тэр та ширээний ном гэвэл зарим хүмүүс болохоор нэг номыг байн хараад идэг, зарим нь шинжлээ явцдаг. За би чинь одоо сүүлийн үед бол номыг ихэвчлэн цахим хэлбэрээр үздэг болсон доо. Ерөнхий бол сонирхдаг ном маань бол ёс суртахуун, хүмүүжил чиглэлийн одоо нийгмийн салбарын чиглэлийн номнуудыг сүүлийн үед төлхөө үзэж байна. За эдийн засгийнхаа номнуудыг бол байнга эргэж сөхөж хардаг. За сүүлд одоо уншиж дууссан ном бол Сингапур улсыг хөгжүүлж чадсан алдарт удирдагчийн номыг бол уншиж дуусгасан. Тэгээ тэрнийг одоо бас яг англи дээр нь уншиж нэг дууссан болохоор Монгол дээр орчуулгыг нь олж нэг унших юмсан гэд байж байгаа. Номны бас нэлээ олон харагдаад байна энэ Төв аймгийн холбогдлолтой номнууд байна тий. Тийм ээ. Нутгийнхаа бас өөх түүхийг мэдж яах, алдартнуудын талаар бас мэдчих юм зүйтэй юм болов уу? Түүхэн замнал нь ямар байсан, цаашдаа ямар байвал зүгээрийн гэдэг дээр бас өөрийнхөө талаар нэг боломжийн хэмжээний судалгаа хийж байгаа. Төв заяа төвшин нутгаал. Тийм. Төв аймгийнханд нэг шүүмжлэл байдаг. Хоттой ойрхон мөртлөө хөгждөггүй гэдэг. Яавал одоо хөгжих юм болоо та энэ нутгийн хүүгийн хувьд ер нь юу гэж харддаг? Одоо бол бид нар нэг юм ялгааг нь гаргаж чадлаа л гэж бодож байгаа шүү дээ. 2012 оны орон нутгийн сонгуулиар бид нар орон нутагт ялд байгуулж чадсан. Таны нам ялсан юм уу те? Манай ардчилсан намын залуучууд маань ялд байгуулсан. Тэгээд тэрэн дээрээ бид нар иргэдийн хурлын дарга, засаг даргын орлогчоо ардчилсан намаас томилсон. Ингээд энэ хүмүүс маань бол 2012 оны 12 сараас хойш бол аймагт бол нэлээд их өөрчлөлт, шинжилтүүдийг хийж чадсан. Өнгө төрхөөч бид нэ гоё сайхан болгож өөрчилж чадсан болохоор энэ тал дээр бол бид нэ илүү цаашаа хөгжих боломжуудыг нээж өгч чадж байгаа гэж бодож байгаа. Нөгөө талаараа биднээсийн яг зүгээр хүн болгоны хэлдэг таны саяны хэлж байгаа тийм ээ. Хотын ойрхон байдаг болохоор хөгжиж чаддгүй гэж яриад байдаг бол
үндсээр буруу юм шүү гэдгийг л ойлгох гэж хичээж байгаа. Юу гэхээр ер нь зүгээр хит их төвлөрөлтөй байгаад байх бол өөрөө хөгжлийг авчирдаг ч гэсэн нийгмийн эдийн засгийн олон хүндрэлтэй асуудлуудыг бий болгодог. Тэгвэл Төв аймаг тэр Улаанбаатар хотыг тойроод байдагтайгаа адилхан Төв аймагт одоо бизнесийг хөгжүүлэх тийм ээ Улаанбаатар хотын эрэлт нийлүүлэлтэд нийцсэн малын гаралтай түүхийд хүнсний ногоо, гурилан бүтээгдэхүүн өөр юу гэдгийг тийм ээ бүх төрлүүдийг бол хөгжүүлэх боломжтой. Тэгээд ч манай Төв аймаг ч одоо сүүлийн 2 жил дараалан улсдаа бас урах цаараач тэр тариалангаараач тэр тийм малын тоотлогоогоорч тэр тэргүүлээд эхэлж байгаа болохоор энэ дээрээ суурилсан илүү их хувийн бизнесийг дэмжсэн чиглэлд яваад ирэх юм бол биднээсийн амьдрах орчны ялгаа, хөгжлийн ялгаа бол Улаанбаатараас илүү дээрднэ гэж би хувьдаа үздэг. За Монгол улсын төрийн сүлд за тэр бол 1911 онд тусгаар тогтносон Монгол улсын төрийн далбаа юм. ийм байсан юм уу? Тий. Энэ төрийн далбаа, энэ төрийн сүлд маань одоо Монгол улсын далбаа энэ гурав бол намайг дэд сайдын ажил аваад эрчим хүчний яамн дээр очиж байхад манай яамны хамт олноос дурсгаж ирсэн юм дурсгалын зөвлөд. Тэгээ бас төрд ажил алба хашиж эхэлсэн анхны минь тохиолдол байсан учраас би бас дурсгалтай гээд хоймортой залж байдсан. Та хоёр нь яагаад энэ төрийн албанд хөл тавьж орох болсон юм? За төрийн албанд орох болсон шалтгаан нь улс төрөөс л эхэлж байгаа юм да. Тийм ээ. Улс төр өөрөө яагаад улс төр рүү орох болсон бэ гэхээр зүгээр нийгмийн хариуцлага талдаа бас өөрчлөлт хийх сонирхол өөрт нь нэлээд байсан. Тэр ч утгаараа ер нь энэ улс төрийн намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн үе байдیں۔ Тэр маань бол 2006 он. Уул нь би өөрөө бол 1990 оны Монголын үндэсний ардчилсан намын гишүүн хүнэлтэй. Тэгээд одоо оюутан болоод тэгээд тэрнээс хойш хувийн бизнес гэр бүлээ бий болгох гээд ажил ихтэй байсан болохоор ер нь бол намын улс төрийн ажилд нэг идэвхтэй оролцдог байсан. Тэгээд 2006 оноос бол ер нь улс төр рүү орж бас улс орныхон хөгжилд хувь нэмрээ оруулъя. Ямар ч залуу хүн улс орноо хөгжүүлье гэд бодож байдаг болвол тэгээд тэр нийгэмд нь хэрвээ муу муухай зүйл зас залруулах асуудал байгаа бол улс төрийг бол сонирхож явах нь зөв л гэж би хувьдаа боддог. За энэ дээдлийн зураг Монгол улсын ерхий сайд тасан Алтан үеийн дунд нь байна тийм. Дид сайдууд төрийн нэрийн бичгийн дарга нар Монгол улсын ерөнхий сайд асан Алтан үеийг банд золгож атсан энэ зураг. Одоо манай ангийнхан гэх юм да. Тий. Доотлынх нь энэ Алтан үеийг ерөнхий сайдтай авахулсан зураг бол дид сайдаар томилогдоод томилогдсон тэр өдрөө дурсгалын зураг авахулж ирсэн. Монгол улсын ерөнхийлөгчтэй. Тий, Монгол улсын ерөнхийлөгч маань ардчилсан намын дарга байсан. 2008 онд. Тэгээд 8 онд үндэсний зөвлөлт хорооны хурал болоод тэгээд үндэсний зөвлөлт хорооны хурал дээр одоо манай ардчилсан намын үндэсний зөвлөлт хорооны гишүүнээр сонгогдоод ажиллаж байгаа манай ангийнхан байгаа юм чинь. Эдийн засгийн коллеж төгссөн. Тэгээд бид нар цуг тухайн үеийн намын дарга одоогийн Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Доржгойтойгоо зүг дурсгалын зураг авахулж ирсэн юм зураг. Тэр зүүн талынх нь баруун элсэж байгаа батлаг гардуулж байгаа. Тий. Хэдэн онд та ардсан намд элсэн? Би чинь тэгээд нөгөө 90 онд элсэн 2006 оноос Төв ангийнхаа ардчилсан намд шилжиж очсон. За тэгээд 2008 онд би намын дарга болсон. Ангийнхаа ардчилсан намын даргаар. Тэгээд бид нэр намынхаа гишүүдийг бас өргөжүүлэх утгаараа төрийн ордонд 1200 гишүүн шинээр хэлсүүлсэн юм үйл явдал
болж исэн. Тэгээд тэрнийг төрийн ордон зохион байгуулад манай ардчилсан намын бүлгийн гишүүд, ардчилсан намын дарга одоо тэр үед бол Алтан үеийг дарга намын дарга болсон байсан. Тэгээд бид нар энийг арга хэмжээг зохион байгуулжсэн ёслолын ажиллагааны зураг тэнд байгаа юм. За тэр цаатлах бас Тэр 2012 оны их хурлын сонгуульд нэр дэвшиж байх үед авахулсан зураг. Одоо миний би нэр дэвшижсэн. За Батбол тэгээд тэр манай Баян дэлгэрийн ийм хүн байдгийн байгаль орчин аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж исэн. Энэ хүн маань. Тэгээ яг 12 оны сонгуулийн сурталчилгааны үеэр авахулсан зураг. за энд улсын хурлын дарга Зандаагийн болд. Тэ. Аймгийн Иргэдийн хурлын дарга Минцээ. Энд бол одоо саяхан бид нар бас нөгөө намынхаа удирдах ажилтны зөвлөгөөнийг хийсэн. За. Тэгээ тэр үеэр авахулсан зураг. Тэгээ манай Төв аймгийн ардчилсан нам маань 3 дэд даргатай. За. Тэгээ 3 дэд даргын маань 1 дэд дарга нь энэ Минцайхан гэдэг хүн маань одоо аймгийн иргэдийн хурлын дарга. За нөгөө дэд дарга маань Баярбат гэдэг одоо аймгийн засаг дарга ажлыг хийж байгаа. За 1 дэд дарга маань Цэрэн Чулуун гэж залуу байдгийн тэр маань хуваарь бизнес эрхлэлтэй. За дараагийн зураг Ардын жүжигчин Долгоргой. Ардын жүжигчин Долгоргой. Тий. Манай Долгоргой ч манай Баян цагаан сумын уугуул. Тэгээ бид нар нэг шинжлэлийн арга хэмжээнд цуг дуу дуулсан. За та чи дуулдаг авьяастай байна. Нэг Ардын жүжигчэндээ дуулж байгааг бодоход. Аав ээж хоёр ингээд дуу байдаг шүү. Тий. Тэр дуунд би өөрөө их дуртай юм. Тэгээд Долгоргойг дуулдаг. Долгоргой бол сайхан дуунуудын нэг шүү дээ. Тэгээ би нэг гүйж Гоё өгтэй дуу. Сайхан дуу. Үнэхээр л ач санаж явах хизээч мартаж болохгүй хөхтэй гоё дуу. За дараагийн зураг нь. За дараагийнх нь бид нар төрийн ордондоо нөгөө намын гишүүдээ за аймгийн иргэдийн хуралд нэр дэвшсэн дэвшигчтэй оруулж бас хүндэтгэл үзүүлж ирсэн. Тэгээ тэрнийгээ дурсгал болгож авсан. Бид нар ер нь зүгээр төрийн ордондоо орж ин цагаан сүлдэндээ залбираад орж исэн үр дүн юм болов 2012 онд бид нар чинь тэгээд бас чамгүй сайн амжилт гаргасан. За дараагийн зураг нь ажиллаж байгаа зураг байна те. Бид бас таныг нэвтрүүлэгтээ оруулах гээд ярихтаа нөгөө зөвлөх хүмүүс чинь сэдэртэй яваад идэг яг ажиллаа хийж гаргаддаг шүү дээ. Тэгээ таныг нэвтрүүлэгт оруулсан чи яг ажиллаж байгаатай таарсан л та. Бас та чи эрчим хүчний салбарт их хайртай хүн байна л гэж харагдаж байна. Манай эрчим хүчний салбарын мундаг улсууч үү дээ. Ер нь тэгэл 7 хоногийн 7 хоногт нь 24 цаг тасралтгүй ажилладаг юм салбар. Энэ ч утгаараа бол үнэхээр их ажилч хичээнгүй хүмүүс шаргуу хөдөлмөрийн үр дүнд өнөөдөр бид нар ингээд аятаа тухтаал байж чадчих юм. Тэр маань 2013 онд бид нар Ховд аймгийн дулааны станцын ажил байдлыг шинээр барьж ирсэн дулааны станцын ажил байдлыг шалгаж явсан үе. Тэнд манай яамны ажилтнууд, газрын дарга нар за тэгээ гүйцэтгэгч компани төлөөллийнхэнтэй цуг байгаа юм. Дараагийн зураг нь сайд төрийн нарийнтайгаа хамт. Тий. Манай сайдаар Сононпил гэдэг одоо хуучин Батламгалын яамны сайд байсан. Манайхан энэ олон хүмүүс бол дарахны гэдгийг сайн мэднэ залуу Монголын. Тий. Тэгээ Сононпил сайттай бол 2 жил гарсан сайхан баг болж ажиллаж чадсан. Манай төрийн нарийн бичгийн дарга дэлгэр зөвхөтгөөч бас төрийн ажлыг бол олон жил хийсэн. Их туршлагатай хүн. Улс төрийн их соргог мэдрэмжтэй бас юм хүмүүс л. Тэгээ хоёр ахтайхан буйнд бол ихч зүйлийг сурж авсан хамтдаа ч их олон зүйлүүдийг бас бүтээсэн улсууд байна. Наадмын зураг юм уу? Энэ аймгийн 90 жилийн ойгоор төрийн дээд одон медаль гардуулж исэн. Тэгээд энд одоо манай Ухтаалын уугуул Бямжиг багш маань Монгол улсын авиат багш болоод энэ шагналыг гардуулж өгсөн энэ дурсгалын юм сайхан зураг байдیں۔ Энэ дээр одоо манай аймгийн засаг дарга Баярбат байна. Манай аймгийн иргэдийн хурлын дарга Минцайхан байна. За тэр цэнхэр дээлтэй цагаан малгайтай би. За миний зүүн талд Бямжиг багш маань. Бямжиг багшийн зүүн талд инх болд дарга. Тэ ингээ бидэд дурсгалынхаа зургийг авах болжсэн. За энэ хаана вэ? Энэ Завхан аймгийн Богдын голд ирэх усан цахилгаан станц дээр.
Манайх ер нь бол манай Монгол улс чинь баруун талдаа хэд хэдэн усан цахилгаан станцуудтай шүү дээ. Дөрөвний, Тайшрын, Богдын голын гээд ер нь зүгээр энэ хоёроос энэ усан цахилгаан станцуудаас томхон хоёр нь бол Дөрөвний болоод Тайшрын цахилгаан станцуудын усан цахилгаан станц. Бид нар ер нь зүгээр орон нутагт ажиллаж байхдаа баруун бүсийн эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллах нөхцлүүдийг хангаж өгөхөөр зорж ажилласан. Тэгэхээр энэний үр дүнд бол бид нар Тайшрын усан цахилгаан станцыг төвийн бүсийн системтэйгээ холбож өгснөөр бас нэлээд их эрчим хүчний импортын асуудлыг бол шийдэж чадсан. Тэр үедээ явж байхдаа авахулсан зураг. Дараагийнх нь аймгийн 90 жилийн ойгоор Харвачт дээр очиж тийм сум тавьж байгаа. Ер нь уламжлал тийм ээ зан заншлаас хадгалж авч үлдэж явах нь зүйтэй болов гэж би хөвдөө боддгийн. Тэгээд 90 жилийнээс хойш залуучууд, аймгийн залуучууд бас өсөлт гаргаад байсан. Тэрнийхэн дагуу бид нар ер нь бусад аймагуудаас онцлог нэг үйл явдлыг хийгээд тэгээд бид нар Бахархалт Монгол эрх хүн гэдэг наадмыг 2015 оноос эхлээд хийж байгаа. Тэр нь яадаг вэ гэхээр нэг хүн өөрөө морин унаад бөхөө барилдаад сураа харавдаг. Тэгээ нэгдсэн дүнгээр байр эзэлдэг. Тэгээ энэ тэмцээн анхудаа болоход аймгийн хэмжээгээр 452 хүн залуучууд оролцсон байт. Тэгээ энэ жил бас нэг жил болгон уламжлалт болж явна. Тэгээ наадмын өмнөх өдрүүдэд зохион байгуулж хахаар аймгийн иргэдийн хурлаас энийг бас энэ арга хэмжээг дэмжиж явуулж байгаа. Ерөнхийдөө ажилтай нутагтай холбоотой л ерөнхийдөө л тийм ээ. Гэр бүлийн юм бол нэг их байхгүй. За Төв ургац 20 гинэ. Төв ургац гэдэг Сагсан бөмбөгийн баг. Одоо 2013 оноос хойш хамтарч бид нар цуг ажиллаж байгаа. Ивент тэгээд явж. Та сагс сонирхдаг уу? Нэг жоохон сонирхноо. Бас нэг тийм мундаг сайн ч биш. Гэхдээ ер нь зүгээр манай багийнхны гол давуу тал нь юу гэхээр бусад Сагсан бөмбөгийн багуудыг бол манайхан бол дандаа Төв аймгаас нутгаас голдууд залуучуудаа сэлбэж орсон юм баг. Тэгээ энэ манай багийн ахлагч Дэлгэр нэмэ маань дурсгалын юм. Таны багч маш сайн тоглодог. Тэгээ саяхан үртлээс сайн тоглосон. Тэгээд сая бид нар бас нөгөө алтын төлөө өрсөлдөх боломжоо алдчихлаа. Одоо тэгээд хүрл медалийн төлөө утгагүй тоглох байх. Тэгээд яг зүгээр бид нар чинь бас 2013 14 оныхоо Sprite League-ийн авраг болж исэн багш манай Төв ангийнхаа. Тэгээд 14 онд улсын авраг болж исэн. 14-өөс 15 оны Супер Лигээд одоо энэ дээд лигт оролцоод бас шилдэг багуудын тоонд орсон. Гэхдээ энэ жилийн хувьд бол бид нар өнгөрдөг жилийнхээ амжилтыг бол ахиулсан. Бүр илүү сайн ахиулж чадсан. Бидэрт боломж байсныг бол байсан. Гэхдээ үнэхээр бас нөгөө туршлага гэдэг юм бас их чухал байт юм байна. Гэхдээ энэ хүрэл медалаа бол бид нар авчих бүрэн боломжтой л гэж харж байгаа. За бид бас таны ажилтай танилцлаа, албан өрөөтэй танилцлаа. Хувийн чанартай бас дайрч хүрэг хийж химбэ гэд танил хүнэвтрүүлгээрээ бас хүрхийг зорддог. Тийм учраас та ч одоо ажил тарж байгаа тий? 6 цаг болж байна. Харих уу харихгүй юу? Хариул хамт очиж болох уу гэхэд болно. Хэдүүлээ манайхаар орчоод би бас эргэж ээж нэг жоохон суух ажил байгаа. Тэрэндээ хэдүүлээ яг манайхаар очичоод бас манайхантай танилцсан. За тэгээ. Тэгээд хэдүүлээ цуг явъя. За гэртээ өрсөнд баярлалаа тань. За их баярлалаа.
Та түрүүнд ажлын өрөөнд ярихдаа Төв аймгийн ардчилсан намын дарга тий. Тэгэхээр ер нь өнгөрсөн 12 оны сонгуулиар танай нам аймагта ялалт байгуулад та намын дарга байхдаа ялалт байгуулсан биз дээ. Тэгээд та өнөөдөр яагаад аймгийн дарга хийхгүй байгаа юм? Ер нь ихэвчлэн ялсан намын дарга нь аймгийн дарга хийгээд идэг тий. Одоо харахад бол Уул нь бол намын дүрмээр ялсан намын даргын засаг дарга болох ёстой л доо. Гэхдээ тухайн үедээ бол 2012 оны орон нутгийн сонгуульд оролцож байх үед би шинжлэлийн засгийн газарт ажиллаж байсан. Ерөн зүгээр биднүүсийн барьж тавьж байсан зорилго маань юу гэхээр багаараа амжилтанд хүрье. Ер нь аль болох ардчлалаас бас олон хүн нийгмийн танил болох хэрэгтэй. Юу хийж чаддгаас харуулах ёстой гэдэг үүднээс би бол засаг дарга болох ажилласаа бол татгалзаад намынхан дэд дарга одоо надтай олон жил цуг явсан Баярхтайгаа засаг дарга болгоё гэдэг саналыг оруулж ирсэн. Тэгээд Баярхт байна бол өөрөө бас нөгөө бүтээлч хүн. Нөгөө талаараа бас өөрөө багшийн мэрэгчлээ хүн болохоор хүмүүстэй бас юмыг их зөв сайхан ойлголцож чаддаг. Бүтээлч тал дээрээ бол өөрөө барилгын бас энэ чиглэлийн бизнестэй ажиллаж исэн хүн учраас бол барилгын өнгө үзэмж, дизайн, өнгө төрхийг янзлах тал дээр бол их авьяаслаг юм залуу. Тэгээ энэ ажлуудаа бол амжилттай сайн хийж чадчих. Нэгэнт одоо танай намын зүгээс энэ Төв аймгийн бодлогыг тодорхойлоод ажиллаж байгаагийн хувьд бол бас нэг зүйлийг асуумаар байна л да. Төв аймгийн одоо маш олон иргэд ярих байхаа сумдынх нь энэ туул голын одоо бохирдолтод бол нутгийн иргэдүүд маш их хэлмэгдэж байна. Үндсэндээ одоо хатуугантай хэлэхэд бол Улаанбаатар хотын бохирыг бол зарим сумдын тий мал бол ууж шүү дээ. Энэ бол танай аймгийн хувьд бол бас тулгамдсан асуудлын нэг мөн үү? Үнэхээр энэ бол яг туул гол урсж өнгөрч байгаа манай аймгийн 5 сум байдаг. Энэ 5 сумаасаа бол 4 нь одоо яг Улаанбаатар хотоор дайрч өнгөрсөн туул голын урсгал бүхий газрууд байдаг. Эхнийх нь бол Алтан булаг, дараагийнх нь Өндөр ширээ, тэгээд Лүн, Заамар сум гэд байдаг. Хавартал юуны асуудлууд бол их өндөр авч улс төрийн сэдвүүдийн нэг болдог, байгаль орчны ч гэсэн сэдвүүдийн нэг болдог. Ерөн зүгээр энэ асуудлуудыг бид нэр одоо төрийн байгууллагуудын хувьд ч гэсэн саналуудыг тавиулдаг. Одоо жишээ нь манай Төв аймгийн засаг дарга иргэдийн хурлаас ч гэсэн Улаанбаатар хот руу энэ асуудлуудыг яаралтай шийдвэрлэх. За засгийн газар руу ч гэсэн энэ бохирын цэвэрлэх байгууламжуудаа яаралтай шийдвэрлэж энэ туул голын урсцыг нэмэгдүүлэх нэгдүгээрт, хоёрдугаарт нь энэ урсж байгаа энэ усны химийн шинж чанар энэ хорт бодисын хэмжээг бол багасгах тал дээр бол саналууд бол олон удаа тавьж байсан. Тэгээ одоо энэ дээр бол нэг сүүлийн үед нэг авагдаж байгаа арга хэмжээ нь бол АСАМ-ийн үйл ажиллагаа болгож байгаатай холбоотой төв цэвэрлэх байгууламжийг бол цэвэрлж янзлахын ажлууд нь явж байна. Гэхдээ бидний хувьд бол энэ дээр ямар бодолтой байдаг вэ гэхлээр хэрвээ энэ Улаанбаатар хотод байгаа энэ үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг тийм ээ Улаанбаатар хотоос гаргаж чадахгүй бол энэ төлбөртэй холбоотой, эрүүл мэндийн хохиролтой холбоотой, байгаль орчинд үзүүлж байгаа хохиролтой холбоотой асуудлуудыг Улаанбаатар хот эсвэл улсын төсвөөс бол энэ дээр тэр иргэдэд бол хохирлыг нь барагдуулж явах хэрэгтэй гэсэн энэ байр суурь бол ардчилсан намын мөрийн хөтөлбөрүүд дээр бид нар бас тусгуулж байсан. Энэ чиглэлд ч гэсэн ажлуудаа ер нь идэвхтэй нэлээд явуулж байгаа. За цаг 8 болж байна. Та өглөө эдээс гараад оройг хэд гэхтэй ирдэг хүн бэ? Өглөө би нэг 6 гэж босвол 7 гэл хүүхдүүд аваа гардаа. За тэгээ орой бол нэг 11 12 хавцаалт ирнэ. Өнөөдөр гайгүй эрт ирчлээ тий. Өнөөдөр гайгүй эрт ирлээ та бүхний баянаар. Гэрийнхэнтэй хэлсэн үү та? Хэлсэн байгаа. За. Ачааны машин. Энэ ачааны машин юм уу? Тийм.
Нөгөө чинь юу лээ? Жолооч нэг. Жолооч нэг. Жолооч урдааны юм. Энэ хоёр машин жолооч. Энэ нар урдаан таньсан жолооч. За чи Нилээ олон хүүхэдтэй. яах гэж чинь? Айдуу. Манай 3 хүүхэдтэй 2 том маань охин баг маань энэ нөхөр байна да. Та хаан Төв аймгийн Эрдэнэ сумын тий? Тийм Эрдэнэ сумын. Ээж аав хаатай. Миний аав Цэрэндаш гэж хүн байсан. Хүний их хэлж. Тэгээд бүр уг гарал бол сэлэнгийн хүн л дээ. Ээж маань дулам сүрэнгүүд хүн байгаа. Одоо 74 насыг зовлож байна да. Тийм. Тэгээд ээж маань бол гайдалч хүн байсан. Миний гэр бүлийн хүн Гана гэдэг. Гана битэр эдийн засгийн коллежид суралцж байсан. Тэгээ сүүлд битэр чинь бас нэг 26-7 нас хүрч иж гэр бүл болцгоос олсод. Манайх 2 охин нэг хүүтэй. Сая манай хүү ингээд сахилахгүй нэг өөр явж байна. Том маань одоо нэг насанд хүрч байна. Баг маань одоо дөнгөж нэг 4-5 настай болж байна. Дараа жилээс сургуульд оруулт юм билүү гэсэн бодолтой л байна. Танай гэргийтэй хаанах юм бэ? Гэргээ маань бол өөрөө хотынх. Тэ. Өөрөө бол одоогийн хаан улд үүрэг хуучнаар ажилласны оройн. Тэр чинь 18 дэх сургууль гэдэг баха нөгөө гадаад хэлний сургуульттай. Тэр сургуульд төгссөн. Танд ер нь аав тань амьд сүрэн байхдаа ямар цахаасыг илүү цагтаг байв? Тэр цахаасыг та ер нь хэр биелүүлж яваа вэ? Мань тэгээд хэлдэг байсан үг бол энэ нэг нүгэл бүтэн авч яваарай л гэдэг байсан юм да. Энэ зүгээр тэрнийг нь л бас гол зарчим болгоч л явдаг. Аль болох нэг хүнтэй юм яриа тохирсон бол тэрнийг бас нэг хэлсэндээ байгаад хэлсэндээ хүрч хэмсэн гэж л зорддог. Заримдаа ч яг тэгээд амлсан амнасаа болоод өөрөө хохиролтой үлдэх үе байдаг. Гэхдээ яг зөв хүний нэр хүнд гэдэг юм чинь бүтэн үлдчих юм бол дараагийн юмн дээр боломжуудад их том хаалга үүдэн болж нээгдэж өгд юм болов гэж боддоо шүү дээ. Та энэ хэр сайн аав бэ? Гэр бүлийнхэнтэй цаг зав гаргаж чадчихна уу? За одоо ер нь 7 хоногийн нэг ганц өдөр нэг цаг гаргаж чадчихнаагүй юу? Ер нь жоохон ажил ихтэй. Тэгээ бас нэг олонний өмнө хариуцлах хүлээсэн болохоор тэрнийг нэг дутуу хагас хийчих гэж бодохгүй л байдгийг. Тэгээ одоо нөгөө ярьдаг хүмүүс маань ч их нөгөө хэдтэй бас анхаарал тавина. Асууж лавлсан юм дээр нь чадах чинь нэгээрээ бас зөвлөн болохгүй юмд нь бас өөрөө бас тусалчих санаа их байна тэгээд. Ер нь бол нэг өглөөнөөс нэг орой болтол ажил ихтэй. Заримдаа нэг өдөр болдог бол нэг сунгах юмсан л гэж боддоо шүү дээ. Хүүхдүүдийнхээ хүмүүжил та ер нь хэр оролцож? За одоо ер нь их айхтарч мундаг оролцоод байх байх. Ер нь манай хүн л энэ хүмүүжлийн гол ажлуудыг хийчихэж байгаа шүү дээ. Тэгээ би байх үедээ тэгээд яг боломжтой яриараа л ярьж хөөрн тэгэл. Би ч одоо хүмүүжлэлд анхаарахаас илүү заримдаа их эрхлүүлчин. Заримдаа их хатуу арга хэмжээ авчих гэдэг л талтай. Тэгээ яг зүгээр нөгөө Монгол ахын нэг хүмүүжил байдаг шүү дээ. Нэг хаяа нэг чангахан хэлдэг ч юм уу, эсвэл нэг 5 салаа боо амсуулдаг ч юм уу. Тиймэрхүү юмыг л хаяа хэрэглэнөхөөс илүү нэг хайхтар тэгээд одоо орчин үеийн тэр гадаадын хэмжээнд бол ахын амьдрал маань тэгээд ёс зүй маань ч тэр өөрөө хүн ч гэсэн одоо яг тийм гадаад хүн биш юм да. Тэгэхээр хаяа нэг тиймэрхүү юм бий. Та морь уйдаг уу? За одоо би морь ууйна гэхээсээ илүү морин дуртай. Нэг цөөхөн хэдэн морьтой. Тэгээд манай найз нөхдүүд бас хаяа. За нэг сумын наадам, аймгийн наадамд нэг хаяа ууж оролдуулна. Гэхдээ яахтар тэгээд нэг тэргүүлээд одоо хурд сайтаагээд одоо олонд гарсан тийм морьтой ч биш л дээ. Гэхдээ Монгол хүн юм байна да одоо адуу малтай, эмээлтэй одоо Монгол хүнд эр хүнд байх хэвээр бүхэл юмыг бас өөртөө байлгаад гэж зордтой. Та энэ амьдралдаа ямар одоо зарчим баримталдаг вэ?
Одоо ер нь миний ярьдаг зарчим бол ямар ч лсэн хэлүүлэг гიშгэл газар гэдэг нэг миний өрөө үг байдیں۔ Тэгээд санаа маань болохоор ер нь хэлсэн үг нь үнэн байгаасаа хийсэн үйл нь бодиттой байгаасаа гэж зорддог. Нөгөө бас нэг юм бол аль болох нэг ганцаараа байгаад байхгүй юмсан гэж хичээдэг. Ер нь их ганцаараа байгаад байх амиа бодох бол хоол явах зам биш гэж боддог. Тэгэхээр аль болох олуула хамт олноороо багаараа байл гэсэн бодолтой. Тэгээ найз нөхдийнхөө төлөө чадах юм байвал бас өөрийнхөө чинээгээр бас тусдсан болоод хамт хүрэх оргил байдаг бол тэрэнд нь бас өөрөө хөтлөгдөөд ч гэсэн заримдаа өөрөө хөтлөөд ч гэсэн цуг очих юмсан л гэж зорддог. Тийм л зарчимтай да. Та чи ямар мэргэжилтэй вэ? Эдийн засагч тий? Тийм. Бизнесийн удирдлагын магистр эдийн засагч. Хаана ямар сургууль төгсөж байсан бэ? Би ч одоо зөвхөн Монголд шүү дээ. Нэг сургууль дээр л 2 удаа сурсан. 91-ээс 94 онд эдийн засгийн коллежид сурч төгссөн бакалавртай. 2011-ээс 12 онд санхүү эдийн засгийн дээд сургууль дээр магистрийн хөтөлбөрт суралцж төгссөн. Тэгээ одоо энэ хоёр сургуулийн уг нь хоёулаа нэг л сургууль. Анх 91 онд бол байгууллагатай эдийн засгийн коллеж гээд хуучин санхүү эдийн засгийн техникум тийм нэртэй болчихсон. Хажуудаа тэр хүн дээд сургууль болохдоо санхүү эдийн засгийн дээд сургууль болчихлоо. Тэгэл тэр сургуулаад төгссөн. Гадаадд боловсрол эднийг эзэмшсэн юм байхгүй. Та ер нь хоол хийхэд ихэр оролцох уу? Миний ер нь амархан хийдэг хоол бол тэгэл нэг хийцтэй цай мах чанах гэл болно шүү дээ. Тэгээд илүү бол нэг хайхтар тэгээд хоол хийхгүй. Хамгийн сайн чаддаг хоол мөн тэгэл хийцтэй цай хийх л байх шүү дээ. Сая нэг жоохон мах тавьж ин манайд. Өвлийнхээ эдшний юмнуудаа бас дуусаагүй. Тэгээд нэг тиймэрхүү байдалтай. Эдийн засагч хүний өнөөдөр Монгол улсын эдийн засаг нэлээ хүнд байна шүү дээ. Яавал одоо бид энэ эдийн засгийн хямралыг давж гарах болцоо байх болов. Та энэ юу гэж харж байна? Ер нь манайх нэг хоримтлуулт сурааг болсод. Байжлаа бол үржил байдаг. Тэгэл одоо наазахын жишээ гэж би ч ярьдаг байсан жишээ бол залуучууд ингээл цалин буулаа гэж тэгдэг. Буусан цалингаараа цоошин төрлийн утас судалдаал авчдаг. Тэгэл үлдсэнийг нь бол зээл хуулиар ингээ яваад байдаг. Энэ бол бид нар одоо яг тийм хоримтлалтай бол суралцж чадаагүй нэг шинж. Хоёрт нь бид нар ажил хөдөлмөрт бол их шаргуу байж сурмаар байгаа. Энэ бол одоо заавал нэг 8 цаг ажиллаж хаал тэгээ бусдад нь наргац ингээл амраад байх гэсэн үг шүү дээ. Залуу наснд бас боломжийн хэрээр ажиллах хэрэгтэй. Гэхдээ эрүүл мэндээ бол хизээч бас хөсөр хайчиж болохгүй. Тийм болохоор ер нь эрүүл мэндтэй ажил хөдөлмөртөө айл ал цагаа бас зөв цааруулдаг байгаасаа гэж хүсдэг. Харин зүгээр эрүүл мэндэд анхаарал тавихын хувьд бол одоогийн залуучууд их сайн болцсон юм уу гэж би боддог шүү дээ. Ууланд гарцгааж ийн хөдөлгөөн хийцгээж ийн одоо тэр жим гэдэг юмд чинь залуучууд их явахын гой бие билдэртэй болцгож ийн за тэр төгс бие билдрийн хувьд бол болж байна. Нөгөө талаараа бол оюун сэтгэхүүгээ бас тийм төгс болгохын төлөө хичээж ажиллаж байгаасаа. Ном сонин сайн уншаасаа, мэргэжлээ дээшлүүлж байгаасаа тийм ээ. Тэгэхээр ялангуяа тэр нэг хүн чанартай байх гэдэг тал дээр илүү их анхаараасаа зорилго чиглэлтэй байгаасаа тэгэхгүй тэгэл нэг ажилд орчвол нөгөө ажлаасаа гараад дахиад өөр ажил хайгаа яваад тэгэхээр хүн чинь нөгөө тогтож суурших тийм одоо юмд илүү чадварчих тэр боломжууд нь багасчдаг болохоор энэ тал дээр л анхаараасаа гэж боддоо. Та ер нь гэрээ ажилд хэрвээ гэрээ ажилд оролцох уу? За гэрээ ажилд ч би мааруухан да. Юуг нөх вэ? Ер нь бол тэгээд манай гэр бүлийн хүн тэгээд миний охтууд чинь гэрээ ажиллаа аваа явцдаг. За би нэг хаяа байхдаа бол хагас бүтэн санд нэг өглөө босоод хийцтэй цайгаа чанчин. Энийтэйгээ босоод эрэхтэн цагийг бэлтчихнэ. Тэгээ өдөр тийшээ нэг сайхан бүхэл махс чанаад нэг гурил мөрөл тавиад. Ер нь тэгэл амралтын өдрүүдэд нэг тэгж өнгөрөндөө. Хүүхдүүдээ баг байхад бол нэг өглөө эрт босоод хичээлд явахт нь өглөөний цагийг бэлтчихдэг байсан. Одоо хүүхдүүд минь том болцсон. Өөрсдөө надад өглөөний цай бэлдэж өгöd байгаа болохоор миний оролцооч тийм багасч байна. Харин хөдөө хэр явж байна? Хөдөөний хүн учраас бас малчтаараа их тойрж бас малчтынхаа зовлон жаргалыг мэдээж хуваалцаж өмнө нь ямар асуудал тулгамдж байна? Ярилцаж хөөрлөж өгдөг бах тий. Айлуудаар ер нь одоо явж байна. Бас нөгөө сонгуулийн мөрөө хөтөлбөр хийх гээд тэр мөрөө хөтөлбөрт
малчид, тариаланчид тэгэл төрийн албаныхан залуучууд маань юу хүсэж мөрөөдөж байна. Тэгэхээр бид нүсийг одоо юу хийгээсэ гэж бодож байна гэл тэрнийг нь бид нар нэлийн хэд уулзж ярилцсан. Одоо яг нөгөө сонгуулийн шинэ хуультай холбоотой бэлтгэл ажлууд их байгаа болохоор голдуу одоо аймаг дээрээ тэгэл намынхаа байран дээр л ажлуудаа хийж байна да. Ер нь энэ эдийн засгийн нөхцөл байдал нь иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байна? Орон нутгаар явхад яг танай аймгийн иргэдийн өмнө яг ямар асуудал тулгамдж байна? Яг зүгээр өмнөх одоо засгийн газруудын үед хийгдсэн хэд хэдэн ажлууд бол бас энэ эдийн засгийн хямрал яг иргэд дээрийг очиход бас зарим талаар бол арай жоохон зөөлөн буулгаж байгаа мөн гэж харагдаж байгаа. Миний ялангуяа энэ одоо түл шатхууны үнэн ханшийг тийм ээ тогтвортой байлгаж чадсан. Одоо бас хэрэглээний зарим бүтээгдэхүүний үнэн ханшийг тогтвортой байлгахын төлөө хийсэн ажлууд бол нэг хэсэг хугацаанд бол энэ иргэдэд бол нэлээд тийм нэмэр тус болсон байгаа. Яг зүгээр сүүлийн үед болсон энэ валютын ханшийн өөрчлөлтүүдээс хамаарат дээрэс нь гадаад худалдааны тэнцэлтэй холбоотойгоор бид нар жоохон хүндэх асуудлууд гарч ирсэн. Ялангуяа экспортод гаргадаг бүтээгдэхүүнийхээ үнэн ханш одоо ингээд огцон мунаад дэлхийн эдийн засаг тийм дэлхийн худалдаа өөрөө юм хүндрэлтэй болсон үед бол үнэхээр тэр нь бол манай улсын хэмжээнд бол дарамт болж л ирж байгаа. Гэхдээ энэс бид нар юу харах ёстой вэ гэхээр бид нар энэ хүнд үед хэрхэн яаж давах вэ гэдгийг хамтдаа шийдэд. Энэний шийдэл нь бол бид нар өөрсдөө дор юм хийдэг болох юмсан. Тийм ээ. Багч гэсэн зүйлийг бид нар өөрсдөө хийдэг байгаасаа. Тэр нь бол эргээ биднээсийн хэрэглээнд нэвтэрдэг байгаасаа л гэсэн. Энэ зорилгыг хүн болгон ухамсарлаж авах цаг нь болсон юм уу даа л гэж би боддоо шүү дээ. Mona Sharona da tarde. Ava çayırı sinirim bir şey. Ben işte yermişim bir çaya. Ben fırladı. Бидний урилгыг хүлээж авч бүтэн өдрийн ажлыг сурвалжлуулсан танд маш их баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье. За их баярлалаа. Тэгээд та бүхэн маань бас цаг зав гаргаад миний ажил төрөл, миний гэр бүлийнхнийг бас танилцсанд их баярлалаа. Энэ сайхан ажилд чинь амжилтсаа та бүхний минь бүх сайхан хүслүүд сэтгэлчлэн бүтэж байхын үл зүйтэй өрөөлөг өргөн дэвшүүлье. За баярлалаа танд. За. За эрхэм үзэгчтэй танил хүн нэвтрүүлгийн багийнхан өглөөний 8 цагт дулааны 3 дугаар цахилгаан станцаас нэвтрүүлгээ эхлүүлсэн. Одоо 21 цаг болж байна. Энэ хугацаанд Эрчим хүчний сайдын зөвлөх дорж бүрийн нэг өдрийн ажлыг сурвалжлалаа. Тэрээр бас Төв аймгийн ардчилсан намын даргаар ажилдаг ийм эрхэм байгаа. Энэ удаагийн нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй.